За юуны төрөнд нээлттэйгээр бас асуудлыг бас ярья гэж Монголын ард түмэнд 126 гишүүд нээлттэйгээр өөрсдийнхөө саналыг хэлж зөвхөн хувь хүний асуудал гэхээсээ илүүтэй институт хоорондын асуудал за мөн дээрээс нь бас цаашдаа бид юу юуг анхаарах вэ гэдгийг бас нэг томоохон дүгнэлт хийж байгаа ийм хурлыг бас хийх санаачлагыг гаргасан бас талархалтай байна. Бүрчилсэн хөгжлөөр үр дүнд байгуулагдсан 126 гишүүн дунд салбар салбарын тодорхой төлөөлөлд орж ирсэнд би бас туйлыг талархалтай байгаа. Таны хувьд энэ бас санаачлагыг бас эхлүүлж өнөөдөр тэр зарчимдаа бас үнэнч байж энэ гишүүдийн дунд нээлттэйгээр асуудлыг ярьж байгаа энэ жишг цаашдаа Монголын улс төрд томоос том бас үлгэрлэл болж үлднэ гэдэгт бол би бол итгэлтэй байна. За хувийнхоо хувьд бол бас асууя гэж бодож ирсэн эдгээр асуултандаа бас хариулт авсан. Ялангуяа энэ залуучуудын болон нийгэм болж байгаа энэ асуудал дээр яг үнэхээр бас хувийнхоо хувьд бол бас мөн чанарыг нь бас ойлгож ингэж харж байгаа тухай бас би хариулт хэлсэнд бас талархалтай байна. Миний хувьд бол би ойлголцлыг хүсэж байна. Хамтын тодорхой илүү хурдтай үр дүнг бий болгохын санаачлагыг дэмжиж байна. Анхнаасаа л би хамтарсан засгийн газрын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх энэ хөтөлбөрүүдийг бол дэмжсэн байр суурьтай байсан. Өмнөх 30 жилийн бидний алдаа бол хоорондоо юу ч байсан бусад өөр намын санал бол буруу юм а гэдэг ийм агуулгадор хэд их улс төржсөн энэ байдал бол өмнөх 30 жилийн маань бол алдаа байсан. Энэ алдаагаа засахын төлөө олон эрх ашгуудыг давж хамтарсан засгийн газар томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж өнөөдөр тодорхой үр дүн гаргасан нь бол бас олон гишүүдийн бас хэлж байгаа саналаас бол харагдаж байна. Тэгээ би сонгодог парламентын тогтолцооны төлөө өнөөдрийг хэлсэн энэ бас гишүүдийн үгэнд талархалтай байна. Таны хувьд ч гэсэндээ энэ байгаа байдалдаа үзэл санаандаа бас үнэнч байж тодорхой ирээдүйд болж магадгүй энэ асуудлуудыг бас олон нийтийн анхаарлын төвд аваачиж өнөөдөр бас олон гишүүдийн бас байр суурийг хадгалан үлдээж байгаад бол би бас баяртай байна. За хувийнхаа байр суурийг би бол тодорхой бас илэрхийлсэ. Хамтарсан засгийн газар ерөнхий сайд итгэл үзүүлэх асуудал дээр бол би хатуу итгэл үнэмшилтэйгээр дэмжиж байгаа. Мөн дээрээс нь ард түмэнд нээлттэй ил тодор явуулаасай гэсэн ийм байр суурьтай байгаагаа бас илэрхийлье. 10 сарын өмнө бид сонгогдож ард түмний өмнө тангараг өргөж илүү хурдтай хөгжлийг бий болгохын төлөө бас ажиллана гэдэг энэ амлалтыг бол өгсөн. Ингээд жил хүрэхгүй хугацааны дараа бид энэ санаанаасаа бас ухарч болохгүй. Ардсан намын гишүүдтэй хандаж хэлэхэд тодорхой асуудлуудаа бас одоо ч гэсэн бас ярихад оройтойгүй гэж би бас хэлэх байна. Хамтдаа бас хийж хэрэгжүүлэх олон ажлууд бас үүний цаана үлдэж байгаад бас харамсалтай санагдаж байгаамаа. Тэгээ зөвхөн миний үгс биш байгаад их шиг байна. Гишүүдийн сая яриад байгаа 28-наас 30-ны өдрүүдэд энэ гарсан хөндлөгийн судалгаагаар бол нийт ард иргэдийн 63% нь энэ хамтарсан засгийн үйл ажиллагааг ерөнхий сайд итгэл үзүүлэх асуудлыг баялагтай эзэн байх асуудлыг бас дэмжиж байна гэдэг энэ саналыг бас илэрхийлсэнийг энэ судалгааг бас гишүүддээ сануулж илье.